бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн Тэр анхны үндсэн хуулийн тэр үзэл санааны нэг том агуулга бол эзний биш иргэний засаглал бүхий улс тогтлоо гэдэг энэ агуулга байсан. 50 замаар хаан засаглалаасаа татгалзаж бүгд найрамдах буюу ард иргэд өөрсдөө засгаа сонгож асуудлаа шийддэг байх энэ засаг руу бид нар улс төрийн 50 замаар шилжсэн гэсэн үг. Бүгд найрамдах Монгол ард улс гэдэг үг ч гэсэн уул нь тийм юм. Ард гэдэг үг хэрэглээд байгаа болохоос биш энэ өөрөө иргэний буюу хэн нэгэнд боолчлогддоггүй, хэн нэгнээс амьдралаа түрээсэлж авдаггүй бид өөрөө эрх чөлөөтэй шүү. Бид өөрөөсөө тусгаар шүү гэдгээ зарлж байгаа иргэдийн тухай яриа. Тэгээ энэний үзэл санааг бодит утгаар нь баталгаажуулсан нь бол одоо 92-ны үндсэн хууль. Тэгээ үндсэн хууль тусгасан энэ үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэж байгаа. Ямар нэгэн журмаар биш, ямар нэгэн даргын эрх мэдлэр биш те. Энэ иргэний засаглалын хамгийн гол үнд цэм чинь өөрөө шашны цэргийн дэглэмээс ангид байх тухай яриа шүү дээ. Шинж ухаанаар одоо амьдралаа заалгаж мэднэ гэсэн үг. Хэн нэгэн удирдагч, хэн нэгэн эзнэр биш өөрсдөө эрх чөлөөгөөрөө энэ амьдралын хажааллыг босгоно гэсэн үг байхгүй. Хүмүүнлэг иргэний арсны байгуулна гэж байгаа утга ерөөсөө л юм. Энэ бол бидний хувьд бол цаашид ямагт тээж авч явах хэвээр маш чухал бол асуудал гэдгийг бол залуучууд бид нар байнга ойлгож тэгээ байнга юм сэрэмжтэй байж хууль тогтоомж боловсруулах үе шат, хууль тогтоомж хилцэж байгаа энэ үе шатанд маш идэвхтэй оролцоосоо гэж хүсдэг. санан тунхаглах ирээдүй.